Төсөв гэдэг зүйлд онцгой анхаарах. Өмнөх нэг сэдвээр хүүхэдтэй мөнгө өгөө зарцуулах эрхийг өөрт нь өгөх нь бизнест яг ижил ойлголтыг зөвлөсөнтэй адил жижиг гэлтгүй бүх зүйл дээр төсөв гаргаж зардал гаргадаг гэдгийг бизнес эхлүүлэхдээ анхнаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Санхүүгийн сэдвүүд бүхий энэ сургалт дээр зөвлөж буй бүх зүйл таныг дараа нь эрсдлийг удирдах хямралаас гарах сэдвийг үзэхэд ойлгомжтой төвөггүй байхад туслах юм. Өөрөөр хэлбэл та санхүүгээ сайн удирдвал эрсдлээ урьдчилан харж эрсдлээс урьдчилан сэргийлнэ. Эрсдлээ сайн удирдах чадвал та хямрал гэдэг зүйлийг удирдах шаардлага тэр болгон гарахгүй. Компанида ус, цай авсан ч төлөвлөж сур. Энэ соёлыг 1-2 ажилтнтай байгаасаа л соёлдоо нэвчүүл. За яах вэ? Одоо энэ гайгүй байлгүй. Би гараад аваад ирье. Энэ бол таны дараагийнхаа ирээдүг хорлож байгаа үйлдэл. Хэрв та одооноос л бизнестэй төсөв хийж төсвийнхээ дагуу зарцуулсныхаа үр дүн хянж сурахгүй бол бизнес томроод ирэхэд ямар ч хэмжээний зардал урсгаж байгаагаа мэдхэ болно. Бодит байдал дээр өдөр тутамдаа орлого зарлагаа хөдөлдөг, ойрын ирээдүйн санхүүгээ нарийн төлөвлөлд суудаг хүн тун ховор. Толгойдоо тойм мөнгөн дүн эргэлдүүлээд тооны машинаар хэдхэн цохиход л асуудалгүй амьдраад байж болох зүйл бол хувь хүн дээр яригдана. Харин бизнес дээр бол та мөнгө цаашдаа өснө, орлого өснө гэж бодож байгаа бол тэрийг дагаад зардал өснө л гэж бодох хэрэгтэй. Нэгэн томоохон байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал өмнө нь дандаа бизнес ашиг орлого олох тал дээр санаа зовж ажилладаг байсан. Гэтэл үйл ажиллагаа хариуцсан захирал болсныхоо дараа байгууллагын нөөцийг зөв удирдах, зарцуулах үндсэн чиг үүрэгт ирсэн. Тэгээд тэрээр хамгийн түрүүнд мэдэрч хүмүүст хошигнон хэлсэн үг. Мөнгө олох хэцүү. Гэхдээ мөнгө үрэх бүр хэцүү юм байна гэсэн байдаг. Тэрээр бизнес нь хөлөө олсон, ашиг орлого нь сайн байгаа компанийнхаа дотоод үйл ажиллагааг удирддаг болно гэхээр олон зүйлийг шууд л өөрчлөнтөө гэж бодож. Хамгийн энгийн жишээ нь тэрээр компанийнхаа бүх барилга байшингийн хариун цэврийн өрөөний хангамж хэрэгслийг нь дэлхийн тэргүүлэх үйлчилгээний байгууллага шиг болгондоо гэж бодож. Гэтэл яг үүндээ тэр байгууллага зөвхөн хариун цэврийн цаас, угаалгын бодис хэрэгсэл, компанийнхаа ажилтнуудын хэрэгцээний жижиг эд зүйлсүүдэд сард 12 сая төгрөгийн зардал гаргадаг байсныг мэдсэн байна. Тэгэхээр мөнгийг олох хэцүү, олсон мөнгөө маш ухаантай зарах хэрэгтэй гэдэг нь мөнгө олж сурахаас илүү хэцүү бөгөөд хамгийн чухал сурах зүйл юм шүү гэж танд зөвлөж буй юм. Төсөвтэй байна гэдэг нь эхлээд зардлын чиглэлд яригдана. Бүх зардал төсөвтэй байх ёстой. Жилийн төсөв нь сарын төсөвтэй, сарын төсөв нь тухайн зүйл заалтаараа задарсан төсөвтэй байх ёстой. Мэдээж бизнесийн эхний жилүүдэд жилийн төсөв сайхан гаргалаж, тухайн төсвөө зарцуулах мөнгө байхгүй учраас жилийн төсөв гаргаад сард хуваагаад байгаа нь итгэл үнэмшилгүй сонин санагдаж магадгүй. Тийм бол адаглаа зардлаа сар сараар нь гаргаад төсөвлөх хэрэгтэй. Жилийн эцсээс нь биш, энэ сарынх, дараа сарынх гэд төсөвлөх гэсэн үг юм. Одоохондоо ингэж явж байгаа том болоод томроод ирэхээрээ цэгцэрнэ гэж битгий хойш тавь. Ингээд сарын төсвөө гаргаад тэрэндээ захирагдж зарцуулалт хийгээд сурчхаар танай хүмүүсийн адгалж санхүүгийн соёл сахилга бат дээрдэнэ. Өмнө нь хэлсэнчлэн хувийн данс, бизнесийн данс холилдоод оруулж гаргаад байлаа гэж бодоход адаглаад мөнгө зарцуулах үедээ тухайн зардлыг юунд ямар зүйлд хэдэн төгрөг зарцуулах гэж байна гэж төсөв бодлуулад авч сурах хэрэгтэй. Ингээд ирвэл байгууллага дотор гарч буй зардал цэгцтэй бөгөөд зардлын баримжаатай болно. Эргээд гарсан зардал бүрээр санхүүгийн бичиг баримтыг тулгаж бэлтгэж, нягтлж цэгцлэхэд хүртэл амар болно.